Хоёр удаагийн шийдвэрээр болохоор номин авчихсан. Тий. Өмнө хоёр удаагийн шийдвэр манайд л гарч байна. Чи манайд гаралгүй байх тий. Шүүгийн одоо энэ үлдээ баримгээд бүх баримт одоо тоног төхөөрөмж нь ийм үлдлээгээд бүгд одоо ард машинууд нь бүгд энэ номер дугаараараа бүр өгсөн. Үйл ажиллагаатай гэдэг ажиллагаатай машин гэдэг. Бүр би ч өөрөө энэний инженер гэжтэй. Энэ тоног төхөөрөмж бүгдийг мэдэн шүү дээ. Тэгээд тэр үед бүр ажиллагаатай байсан. Одоо бүр байхгүй бүгдийг том шаяа сандаагаад тэгээд бүр доноод одоо тэгээд чаддгийм бол аав гэдэг томроос өгч шүү дээ. Ард машины хулгай хийхдээ. Чи ард машиныг манайх чинь 2006 оны 10 сарын 1-ний шинжлэлийн дүгнэлтээр алдагдсан гэдэг юм гарсан байхгүй юу? Алдагдсан. Ийм мэдэнг одоо номер 1 номерын машин ийм үнэллээ. Номер 3-аас ийм боллаа гэдэг, номер 5-аас ийм боллаа гэдэг ингээд шинжлэлийн дүгнэлт гардаг байхгүй юу? Тэгэхээр тэр шинжлэлийн дүгнэлтээр бол тухайн үед жижиг ятаал эдэнгүүд алгуулсан байсан. Одоо зөвхөн хүн нэг аваад явчих боломжтой. За тийм ээ. Ингээд тэр нь тогтогдсон байхгүй юу? Мөн ном авсан гэдгийг тогтогдоод хөөж зогцоод дуусаад өмнө. Угаасаа одоо танай дандаа хулгай хэрлэн хевс компани машины имийг тоноод байгаа байхгүй юу? Тэр машины өмнө тоноход ч одоо жишээлбэл өөр хоёр үйлдвэрлэл байгаа шүү. Тэр хоёр үйлдвэрлэл. Тэр хоёрт очино. Улаанбаатар манайх адилхан машин байгаа. Эрдэнэт тус. Өөр үйлдвэр ашиглах боломж өгш. Боломж юм шүү. Тэгэхээр юм нь бол боломжтой. Тэгээд ингээд хулгай хийгээд явж исэн баггүй шинжээ тогтоосон баггүй. Тэрээр болохоор номин авчихсан. Тий. Өмнө хоёр удаагийн шийдвэр манайд л гарч байна. Чи манайд гаралгүй байх тий. Шүүгийн одоо энэ үлдээ баримгээд бүх баримт одоо тоног төхөөрөмж нь ийм үлдлээгээд бүгд одоо ард машинууд нь бүгд энэ номер дугаараараа бүр өгсөн. Үйл ажиллагаатай гэдэг ажиллагаатай машин гэдэг. Бүр би ч өөрөө энэний инженер гэжтэй. Энэ тоног төхөөрөмж бүгдийг мэдэн шүү дээ. Тэгээд тэр үед бүр ажиллагаатай байсан. Одоо бүр байхгүй бүгдийг том шаяа сандаагаад тэгээд бүр доноод одоо тэгээд чаддгийм бол аав гэдэг томроос өгч шүү дээ.